За хин нэг ажиглаж байгааг мэдэрч. Одоо тухайн ямар нэг орон зайд зүгээр ямар нэг одоо хүн шиг биш шиг байдгаал гэд нэрлэлчтэй шүү заяа. Хүн биш шиг. Нэг тийм эсвэл бодгол биш юм орон зайнаас нь ингээд хараад байдаг тал байдэ. Тэгээд ингээд нэг юм жоохон жуумалдсан инээ жаа юм шиг ингээд ажиглаад байна. Тэнгүүд ингээд намайг тойроод сая нэг юм эргэлдээд тасан байхгүй юу? Тэ одоо юу юм бол доо гэж жоохон хөндлөнгөөс харсан чинь нэг юм скандж шалгаж байгаа юм шиг. Тэгээд дуусан готоо за болсон орж болно гэж байна. Тэгээ нэг зам гарч ирээд замаар явж исэн юм хөшиг онгооч. Тайзны хөшиг. Гэтэ айгу хурдан онгоосон. Тэгээ орсон чинь бүр ингээд амар их хүн сууж байна. Одоо зэрэгтэл юм уу? Ингээд орилдоол алга малга ташаал би одоо тайз мэзэн дээр байгаа. Тэгсэн гинт байхгүй бас амар их суудлын дунд ганцхан хүн айгу гонигтай сууж байна. Эмэгтэй хүн баг шүү. Яг тодорхой харагдахгүй ч гэсэн эмэгтэй хүн уйлаад сууж байна. Мэдрэмжээр бол энэ тайзан дээр гардаг байсан хүн нь баг шүү. Тэгээ эмэгтэй уйлж дуусаад санаа алдаад толгой бол доошоо харцсан. Тэгээ тайвширсны дараа нэг гүлэлтийн байдалтай суудаг шүү дээ. Тиймэрхүү. Тэгэд жоохон уур нь хурж эхэлж байна. Нэг эрэгтэй хүний тухай бодож зэвүүцэж чинь тэгээд ер нь одоо тэр хүнээс л боллоо гэсэн тиймэрхүү. Тэрэнд одоо итгэх хэрэггүй байсан юм. Тэрэнд итгэснээс бол өөрийгөө баллаа хийчлээ. Хамаг одоо карьера гэдэг шүү дээ. Одоо харамс чинь яах гэж тэрнтэй учрваа. Яагаад одоо амьдрал надад чи энийг хүнийг явуулсан юм бэ? Өөр нэг эмэгтэй хүнтэй байгаа юм шиг байна тэр хүн. Тэгээд тэр хоёроос ер нь очиж өвшөө авна. Яахлаар би ингээд одоо хохироод үлддгийн гэсэн байр суурьтай. Яг одоо ингээд нүд нь улаанаар эргэлдэнэ гэдэг шүү дээ. Яг нүдэнд нь үзэн ядалт өвшөө авалт хурж байгаа. Тэгээ эмэгтэй гэртээ хараад хувцсны шүүгээ ч юм нэг баахан юм дотроос юм ухаад бараг нэг зевсэг хутга шиг юм аваад кармалчлаа өвтөг утга. Тэгээ бэлэг дурсгалынх юмнуудын бүгдийг хагалж шидэж хайчаад гэр нь бас гоё том цонх мохтой. Тэгээ гараад яваад нөгөө залуугийнхан гэрийн хаалганы үүдэн дээр ирээд зогсоод бодож байна. Сая нэлээд сэтгэл нь одоо хөөрөлтөйсэн бол одоо жоохон ухаанаа зарж эхэлж байна. За би ингээд хаалгын тогшин болвол ингээ хоёлаа байж ивэл би одоо яг юу гэж хэлэх юм? Юу адилд орох юм бэ? Утгагүй юм байна. Ажлынхаа үүдэн дээр тасч таралдаад дагуулаа явах хэрэгтэй. Тэгтээ эхлээд эмэгтэйг нь ер нь бол баг алчиг гэж бодоод. Эмэгтэй нэг юм загварын компани бааж ажилтдаг. Бараг таньдаг хүн нь одоо тэр тайзны хувцсан дээр ажилтдаг байсан хүн нь найз залууг нь болоодсан юм шиг. Тэнгүүтээ одоо тэр бараг байгаа газар нь шууд очиад ингээ алж байгаагаар төсөөлж байна. Тэнгүүд одоо нэлээ нарийн бодгонгаж бодож байна. Тэр эмэгтэй нь одоо хөдөө ээж ах руугаа явах гэж байгаа юм уу? Нэг тийм юм мэдчихэж байгаа юм байна. Тэр замд нь ямар нэг юм боловээ гэсэн бодол. Тэгээ нөгөө эмэгтэйг олоод дагж ийн араас нь. Нөгөөх нэг юм палаж өмссөн эмэгтэй. Өрөндөө цүнхээ тохоод үрцэн. Амар аз жаргалтай явж байна эмэгтэй. Тэнгүүд нэг дургуун нүрээд. Амар хорсож байна. Тэнгүүд энд ихтэй Монголд биш гадаад нэг юм одоо Америкийн нэг мууч зож руугаа ч амар хол зам тулж явдаг штэ. Эмэгтэй болохоор таксинд суугаад явж байгаагийн араас нь бас нэг машинтай тагж байгаа. Тэгээ нэг колонк тэр би цар буухаар нь гэж төлөвлөд байна л та. Тэгээд яг Калифорни гэсэн бичгийг болоо харцаа. Тэгээд нэг колонк тэнд нэг дэлгүүрт ороод нэг юм авчаад цаашаа 0 руу оронгот нэг юм 2 3 хаалгатай тийм 3-0 дотор 0-тай тийм 0 руу яваарсан. Тэгээд тэр хаалганыхан гадна талд зогсож.
Тэгэнгүүтээ гадаа хаалгыг төгчээд. Тэгээ нөгөө эмэгтэй нь гарч ирээд амар цочоод нүдэн томроод хараад. Тэгтээ нөгөө эмэгтэй чи яах гэж байгаа юм? Яагаад энд байгаа юм гээд нөгөө эмэгтэй ч юм бас ингээд төсөөлтөө ол шууд түлхээл оруулчмаар байгаа гэдэг чи яг ингээд зогсчод хөдөлж чадахгүй. Тэгээ нөгөөх нь амар басамжилсан байдалтай. Чи одоо яах гэж байгаа юм? Арай намайг дагсан юм шүү дээ. Юу ч дуурч чадахгүй зогсож жоод гараа авчлаа. Тэгээ гараад машиндаа суугаад уйлж яаж чадаагүй дээ. Тэгээ нөгөө эмэгтэй нь болохоор нөгөө залуу руугаа залгаад ингээд таарсан марсан. Гэтэ энийг хүүхэн нь одоо тэгээд таксиндаа суугаад бушуугаа явчих юм болов гэсэн чинь бүр 91 юм дээрлэх шинжтэй нэр нь машиныг олж ирсэн цогон тогшоо зогссон. Тэгээ энэ эмэгтэй яг нүр тулахаараа яг хөшчтэй юм байна гэд яаж чадахгүй. Тэр нөгөө хаалгаа онгойлохгүй л байл та. Тэнгүүд нөгөөх нь тогчсон амар шоолж юм болоо тэнийж минь тэнийг амтан ингээ. Чи марчаа учраас л ирээ алдчихж байгаа шүү дээ. Охин ингээл. Тэг ингээ хамаг биеийн чангарчихын хөдөлж чадахгүй. Тэгээ нөгөөх нь энийгээд яваад төс. Тэгээ бас л уулна төсөөлөд байгаа байхгүй ингээд цагаан голоод өстэй татаж матгах ч гэдэм юм уу. Уу ядаж машинаадаг унаа яваад өгчихгүй гэд яг нам хөшчдөг. Тэг яваад өнгөт нь биеийн жоох ингээ солирч байгаа байхгүй. Тэг энэ бүрт ингээ улам готраад өөртөө готраад рүүлэндээ толгоогоо зөхөөл гашлан зөхөөл уйлал. Тэгэд машинтайгаа явжгаад нэг юм уулны энд ингээ зам гаргацсан байдаг ш доошоо далай малаач. Тийм юмны тэнд очиж зогсоод хүчдэг юм билүү гэд ер нь би чадахгүй юм шүү гэсэн бодоод зогсож байна. Яг нэг юм гөлийг л хүн яг амиа орлохын өмнө ер нь гөлийчтэй билээ бэлээ гэж тавир туршлагатай те. Тэг би яг нэг тгийж бодож нэг гарч ирсэн юм. Тэг ингээ яг харсан марсан гөлийцэн ингээд ус нь хийсэл ингээл даалаар харах зогсож байна. Тэгээ бас хүчхий гэхээр бас чадахгүй. Яг ингээд бас өсөрчгээр ингээд одоо өөрийгөө хэрхэн өгрөөд унж байгааг бас төсөөлөд байгаа байхгүй. Би яг ингээд төсөөлж байгаа юу бол агуултаалаарч. Төсөөлчлөөс хөлн ингээд хөдлөхгүй. Тэгээд оюун санаа толгойд нь бүр юу ч байхгүй. Бүр одоо цаашаага яах хэрэгтэй. Ямар ч зориг тийм одоо барьцгүй. Амар утахгүй болсон. Тэгээ ээж ч юм уу эмээгийнхэн тухай бодож байна. Цахиас үгний тухай бодож байна. Одоо миний охин одоо ямар нэг амжилтанд хүрсэн ч бай. Эсвэл ямар нэг хүнээс болж хүнэл битээ алдаарай гэж зэгсэн юм байна. Миний эрх хонгор охин үргэлж энүүгээрээ л байгаарай. Битээ эвдрээрээ. Одоо ийм байхдаа л гоё ингэж гэрэлтэж цацарч байдаг шүү. Одоо ямар ч үед би байсан ч байгаагүй ч одоо маш их хайрладаг шүү гэд. Тэр үгийг нь санаад уйлж. Тэгэд яг өөрийгөө алдчихсан байна гэдгийг ойлгоод ухаан орж. Тэгээ харин ч би одоо юу яа дахиад босгоно. Нэг удаа чадсан юм чи дахиад чадна. Би илүү их амжилт гаргаж ингэж би тэднийг ялхуулна. Би тэдний одоо уйлж ирэхийг гэдэг шиг юм. Шалтаа буугаад ирээд надад одоо надаас гуйхыг нь би харах болно. Би өөрийгөө одоо улам илүү хөгжүүлж одоо яг юм нөхцөл байдал тулгархад ингээд нам ингээд гацаад зогсчдаг энийг би засна гэж бодож шарн хөдөлж. Тэгээ нэг дүүрэн амьсгаа авч аваад амар шийдсэн харцтай машиндаа суугаад гэртээ очиод хамгийн түрүүлээд гэр оноо цэвэрлээд хаяхнуудаа бүгдийг хаяад амьдралаа цоошин нэрхлүүлэх гэж. Гараад өөрийнхөө одоо стил имижийг өөрчлөөд одоо фитнес боксоор хичээлээд энэ бас орчин үеэр хүү юм. Тулааны урлаг мөрлөөр сураад дээрээсээ л бүхий л одоо тэр биеийн хүчний чирэгжүүлэлтийн одоо тэр бүхий л тэр дуулт юм байна. Тэр дуу хоолой молоогоо бас ингээд тасгалжуулаад харцсан нь бол дандаа юм шийдэмгүй болсон. Шийдсэн. Тэг бясалгал хийж байна. Тэр цанхоор нь аягүй гоё нар ингэж тустай юм байна. Тэр тэндээ суугаад бясалгаад нарыг мэдрээд
одоо өөрийгөө яг улам илүү их урлан бүтээж байгаа юм шиг таньж мэдчихэж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ ингэх тусам ингээд улам бие нь гоё хөгжөөд сэтгэл нь ч гэсэн одоо илүү одоо амар тайван одоо юм хөөрлөөр биш одоо юм тогтвортой ингэж сэтгэж чаддаг болоод өөрийгөө илүү хайрлаж байна. Гоё ингээд цэцэг өөртөө хөдөлж аваад тэр таатай орчноо бүрдүүлээд нэг хүмүүс рүү олж гэлэхгүй нэрхийдөө яг өөртөө л ажиллаж байна. Надад бол айгу гой санагдчихэв л та. Тэ нэг юм зөв шийдвэр бүр нэг тийштэй бүр ингээд энийг ч та хүн болгоо ингээд ингээсээ гээд бүр тиймэр. Тэгэл цонхоороо хараад жоохон ингээд жумалцаал нэднэрэл. Тэгээ өөрийгөө ингэж бүтээн босгож чадчихагаа гэдэгтэй айгу итгэлтэй. Баяр одоо бахархалтай байна. Тэгээ гадагшаа нэг тийм ажил ажиллаа айхтар хийхгүй л юм байна. Зүгээр яг нам өөртөө ажиллаж. Тэгэл яг тэр одоо тасгалын газрууд руугаа нэг очин дэлгүүр орно. Хаяа далаа орж бяцлахна. Далаарэг дээр сууж бяцлахна. Заримдаа юм одоо ой модтой хэсэг рүү бороотод очиж сууж бяцлахдаг өөрийгөө одоо тэр хатууж болж байгаа. Тэгээ бүр ингээ хөл нөцгөн яваад тэр чулуун болон тэр хөл нөцгөн яваад тэгээ өөрийгөө хатууж болох тэр одоо хатуу шороо нөхцөл байдлыг даван туулах тийм тасгал. Тэгээ ганцаархнаа явж штэ тэ орой морой харахуд явдаг. Сэтгэл зүгээ бас тасгалж болж байна тэ. Ингээд тусам улам ингээд өөртөө ихтэй болоод ингээд дотор нь гоё ингээд дүүрч ирж байна л та. Өөрөөрөө дүүрч байна. Тэгээ нэг юм бурхны сүмд нэг очиж одоо залбирч байна. Өндөр дэше шатаар гараад ордог. Тэгээд залбирахтаа би ямар ч сонголт хийсэн өөрийгөө алдахгүй байхад нь туслаарай гэж тэгж хэлж байна. Тэгэд нэг юм улам илүү өөртөө итгэхийг хүсэж байгаа. Өөрийнхөө сонгол шийдвэрт итгэхийг хүсэж байгаа. Тийм мэдрэмж байна. Тэмхтээ 91 юм бэлэн болж байгаа юм ихтэй. Тэг гэртээ хараад цүнхээ аваад гадагшаа явахгүй чинь өөр улс орно лөө. Энэ нэлээ одоо төлөвлөгөөний хэсэг юм шиг байна. Одоо тухайн улс орондоо бол бас нэр хүнд нь унтсан л байгаа юм байна л да бодвол тэ. Тэнгүүт ингээд өөр улс орноос эхлэе гэдэг тийм сайхтар. Тийм Европ руу явж байна. Франц ч юм уу. Тэнд таньдаг хүн байгаа. Тэгэд тэнд уг нэг хонтой уулзах гэж байгаа штэ ажлын шумар. Тэгэд нөгөө нэг цамхаг Эйфелийн цамхаг энд иргэд очиод үзэх гээд очиод зогсчоод нэг залууг хараад хуучин экстен жоохон төстэй нэрхтэй ч юм уу. Тэгтээ ингээм амар сэтгэл татагдаж байна гэд хараад дурлж байна. Тэг өөрөө ч гайхаад тэг бодож л да би одоо ингээд зоригтой хүрэхэд одоо итгэн алхам үлдсэн байна. Би дахиад харилцаа эхлүүлэхэд бэлэн билүү. Уг нь шууд очиод яриа өдий гэж боддог байхгүй. Сониуч зан гар болвол тэ. Угаасаа өөрөө мэдээж гоё сайхан л юм ихтэй л байл л да. Тэгээд очиод танилцахад бол асуудал ямар нэгэн байдлаар тэнд харилцаа холбоо өсч таараа гэдэг бол мэдчихэж байгаа. Нэг сонголт хийх хэрэгтэй болоод байгаа шүү. Дэгэрл зорьсон зорилгоо одоо хөгөөд явах уу эсвэл сониуч зангаараа очиод танилцаад үзэх үү. Дахиад шинэ харилцаа эхлүүлж болох ч юм билүү. Нөгөө зүрхээ дагах уу тэрхээ дагах бол болчлаа л тэ. Тэст яг ингээд энэ хоёрын хооронд ингээд тэсэн мөрчлөө ингээд нөгөө залуу руугаа хараад ингээд одоо амар юм зөөлхөн ингээд харахаар нэг юм болиглсан мэдрэмж төрөөд байгаа байхгүй ингээд амар болиглаад. За ямар ч байсан очиод уулзаад одоо дугаарын ч юм уу те нэг юм холбогдох юм авчий гэд бодож байна. Яг тэгэхээр ингээд нөгөөтгөө сонгоо явчихаар энэ хүнтэй дахиж таарахгүй гэдэг утгаараа юу ч гэсэн нэг холбоо барих нэг юм олж авъя. Тэгээ инээд нүрээд за тэгээд ерөөс тгий гэж бодоод очиод яриа өдөж. Одоо амар гоё үзэсгэлэнтэй юм а тийм гэж гэдэг юм уу. Энэ цамхаг мамх гэж юм те. Тэс нөгөө эрэхтэн амар ингээд харж байгаа л хараал ингээд нэг мэл гайхаал гэдэг чтэй. Амар хүрхэн юм ихтэй ирээд ингээд өөрт нь яриа өдөд байгаа байхгүй те. Тэгээ эрэхтээ бүр яг нэг юм гөлөрсөн дурлсан харцаар ингээд угаасаа харж байгаа байхгүй ингээд чи бүр илүү үзэсгэлэнтэй байна гэд нэг юмр бодох
бас нэг амар романтик гэдэг шүү дээ. Франц мэдхгүй тийм л гэдэг юм шиг л. Тэгээ нөгөө эмэгтэй чи нэгээл тэр хоёр жоохон яриад танилцал ханаас ирсэн нөгөөх нь хаана гэдэг. Нөгөө эрэгтэй нэг юм уран бүтээлч зураг зурдаг хүн юм уу? Тийм шиг. Тэнгүүд улам таалагдчихэв. Адилхан урлагийн хүн байна. Тэгээ манай зургийн уралдаанд очиж үзмээр байна уу гэдгсэн чинь эмэгтэй бас л авган амир очмоор байгаа. Гэхдээ түрүүнийхээ шийдсэн шийдвэртөө өөртөө үнэнч бай гэдэг сонголтыг хийгээд би дараа нэг өдөр очиж үзье. Одоо надад би ажилтай байгаа. Тэгээ дараа холбогдох тийм юугаач үг гэж юм дээ мэдгүй нэг аяжгаа гэдэг шиг те одоо уцны дугаараа ч юм мэдгүй нэг юм байна. Навс нөгөө ихтэй тэгэлгүй яхав гэж сандраад өгч байна. Тэгээ эмэгтэй би өөрөө холбоо ирээ гэл. Тэгээ нөгөө ихтэй бол нэг мэл гайх шоконд ороостой л. Тэгээд эмэгтэйд нэг юм зөвхөнд нэг юм нандин мэдрэмж төрж байна. Ямар ч гэсэн нэг юм бодоход ингэж баяртай болгох зүйлтэй боллоо гэдэг тийм. Хүнтэй те. Тэгээ эмэгтэй яваад загварын агентлаг юм уу нэг тийм газарт очиж. Нэг ихч хөшаадагтай гэх юм уу. Тэгтээ амар стайлны тийм юм халимаг юм өстэй жоохон бууралтай. Тэгтээ амар манган тийм ихч ирэл. Оо сайн уу гэл одоо таньдаг төрөлтэй л. Тэмхтэй ихч бол шууд гоё зав гаргана те. Оо хойл дэше цаа уу гэл арт ажиллаглал ингэчээрээ гэл. Тийм хүндтэй илэрхийлж байна л да тэр эмэгтэй хүндэлж байгаа. Тэгээд би юу болсон талаар сонссон. Хэцүү байсан баг. Нэг юм хамаат ч таараа шээ. Ойрын хүн байна ямар ч байсан. Хамаат юм. Тийм байна. Хамаат юм байна. Тэр Франц хүн биш юм. Тэгээ эрэгтэйгийнхэн талаар ярьж байна. Хүн муутай хүн бол одоо хөрөн мөнгө те тиймэрхүү одоо амжилт карьерийн үед ч юм уу тэгэж эвдэрдэг. Жинхэнэ доторх нь харагддаг, танигддаг юм да. Тэгтээ дүүмэн миний бодлоор чи бодож ирсэнээс минь илүү одоо сайхан харагдчихэв. Чи илүү боловсрсан харагдчихэв гэдэг юм. Дуучин наран их шиг тийм гоё ихч нэрээд тэртэй. Тэгээ мэдэрч л та ингээд яг юу бодож санаж байгаа, юу хүсэж байгааг нь мэдэрч л. Тэгээ тийм шийдсэн байгаа. Тэгээ өөрийгөө боловсруулсан байгаа. Дахиад өөрийнхөө тэр юг босгох. Ер нь бүхий л төр бод санаж байгаа юмыг нь баг ингээд мэдэрч ойлгож байна. Тэгээд чи надаас юу хүсэж байна гэж асууж байна ихч. Ихч гэхээр нэг сайн гадаад төгтөг тохирохгүй ч юм шиг те. Ихч ах уу гэдэг шиг. Тэгээ эмэгтэй нөгөө ихчтэй хэлж ин л да тэгтээ яриа нь сонсогдохгүй. Тэр хоёр ингээ яриа тэр би бол нэлээ холоос харж байна л да ингээ өрнөж байгаа. Тэгэл нөгөө толгон болгоо тохиол яриа л байна л да мапана ярьж байна те. Тэгээ тэр хоёр ойлголцоод нөгөө ихч болохоор ер нь тэрнээс хойш янз бүрийн хүмүүстэй уулзаал таньдаг хүмүүстэй уулзаал тэр нь зохион байгуулалтанд орж ах шиг байна л та. Нөгөө эмэгтэй хэсэг гарахгүй ер нь тэр ихчл илүү. Тэгээ тэр хоёр нэг өдөр дахиад уулзаад нөгөө ихчин за чин там болсон шүү. Чи бэлэн үү? Одоо эхлэхэд болно. Нилээн айхтар зохицуулдаг ихчин л тас тий. Тэгээ нөгөө эмэгтэй чи яах вэ? Хаяа нөгөө эрэгтэйгээ бодвол жомлцал. Тэг ямар ч гэсэн өөртөө одоо тэр яг зарсан зүйлдээ үнэнч байна гэдэг байр суурь тэр нэлээд бат. Бас тэр сэтгэл хөдлөлт бол давтахгүй гэдэг ч юм те. Одоо 170 ирэг дээр очиж зураг авахулж байна. Модель тэгээ сонин сэтгүүлэр нэлээд шуугж байгаа байхгүй юу? Тэр угаасаа их чинь нэлээд алдартай л хүн байна л та. Тэг шууд модель болгоод сэтгүүл мэтгүүл дээр гараад тэг хүмүүсийн юу хүм гэл тэг ухаж төгөл юм дуучин гэл өнгөрсөн амьдралын нэлээд ухаж байна. Тэрийг нь болохоор эмэгтэй одоо
тэрэндээ тайлбарлаад сэтгүүл дээр хэлсэн. Одоо хүн бол амьдралдаа одоо унаж босдог тий. Тэгээ би одоо амьдралынхаа уналтыг одоо өөрийгөө одоо бясалгал хийж тий өөрөө өөртөө ажиллаж ингэж даван туулсан. Би одоо улам илүү гоё цацарч дэлгэрсэн, боловсрсан гэх тийм гоё эерэг юм яриад. Тэнгүүд хүмүүс ч ингээд айгу зовлон гэд нэгтэй гэл ойлгодог шүү дээ. Ямар мундаг юм гэл те. Нөгөө эн чи ингээд эзэмдтэй гэж бодохгүй байхгүй яг тийм сосонготой ямар хүчрхэг юм бэ гэл хүмүүс ингээд шагшиж эхэлж байгаа байхгүй хүндлээл те. Ямар хэцүү байсан бах та хэцүү байсан уу зүгээрээ гэж мэгэл комент шиг те. Тэгээ Францта нэлээд алдартай болж байна л та. Тэнгүүт нөгөө X нь болохоор ингээл жоохон харамсах маягтай ч юм уу те. Нөгөө тэрнийх нь X-ийнх нь нэмэгтэй нь болохоор ямар хатаархаал дургуун нэрэл бүр ингээл шээс ногоож гол те. Ус амар хатаархдаг байсан юм байна. Бүр найзууд ч гэсэн юм. Тэгээ хатаархаж чагаал залууг нь булаачльтай уул нь л тэрэнд нь хайртаадаа биш юм байна шүү дээ. Зүгээр тэрний зүйлийг авахыг хүсэж байгаа гэдгээрэл булаасан юм биш үү? Одоо дахиад шээс ногоож гээд өгөх гэж байна. Тэгээ нөгөө залуу малуу хараал дургуун нүрэл тэр. Тэнгүүтээ нэг юм арга эзсэн юм хэлээд шүү дээ. Бас нэг юм өөрийгөө бас ингэж тодруулж гаргаж ирэх гээл ялагдахгүй гээл нэг юмрхүү нот хийгээл. Гэтэ тэр нэг юм зүр сэтгэлээсээ биш болохоор нэг юм нэг явахгүй бас нэг дийлэхгүй. Тэгээ нөгөө эмэгтэй чинь Францаас жаашаа Итали, метал ер нь бол одоо Шенген улс орнуудыг бол бадчихин л та одоо ингэ нэг нэгээр нь яваал те. Тэгээ нэг дуугаараа бол нэг гарахгүй яг модель тэрүүгээрээ илүү хөөж. Тэгээ энэ одоо хүмүүстэй илүү ойр дотн байгаа тийм хандлага нь одоо нэг ард түмтэйгээ ойр гэдэг шигтэй нэг тиймэрхүү хүмүүсээ илүү одоо тэр сэтгэлийг дулаацуулж байгаа. Тэгээ тентхийн ажил нэр нь дуусчих шиг байна. Дараагийнхаа зүүн өмнөд Азийг чиглэж байгаа шиг байна. Хонконг руу ямарчсан эхлээд явж байна. Тэнд болохоор нэг эрэгтэй хүн тосч авч байна. Халзан бас таньдаг хүн. За тэгээ энэ хэсгийг одоо юугаар байлдан дагуулах вэ? Тэр загварын хэсгийг бол загвараар нь байлдан дагуулчих байгаа байхгүй юу те? Нэг тийм юуны газар байна. Одоо амар элитүүд ордог, нэг том биш юм өртлөө элитүүд ордог тийм газар дуулах. Тэгээ тэр нэг юм загварын юм муутай юм нэлээд гоё тийм зохион байгуулалт хийдэг тийм газар одоо гардаж ажиллаж байна. Одоо амар үзүүлбэрүүтэй амар л тийм тансаг зэрэглэлийн юм болдог газар. Тэрийг өөрөө ингээд зүгээр нэг дууч шиг биш те дууланч тэгээ тэр бүх юм зохион байгуулаад нөгөө эрэгтэй туслаад нэлээд одоо танилын хүрээ ол тэнд бол бас нэлээд явж байгаа шүү дээ. Хүрээлэлээ томсгож байна. Бизнес эхлүүлж байна. Бараг тэр газрыг худалдаж аваад тэр нэг тиймэрхүү газруудыг юм худалдаж авч үйл ажиллагаа явуулдаг тийм бизнес. Тэгээ тухайн газрын ерөөсөө тийм улс төр мөр биш юм. Жинхэнэ тэр толгой цогтөг бизнесүүдтэй илүү холбоотой болж байна. Тэгээ тэр газартаас ингээл одоо алдартай болж эхэлж байна л да. Одоо мундаг юм бизнес вументэй төсмөрлөө ингээд одоо маш алдартай дуучин байсан. Алдартай модель төсмөрлөө одоо юм алдартай бизнес вумен гэл хүмүүс бүр ингээл ямар мундаг юм бэ гэл те. Нэг юм нууц ноёнтон гэдэг шиг амарлаг ихч болчихж байгаа байхгүй эмэгтэй те. Бүсгүй. Тэг олон улсаас одоо тэр газар ирдэг тэр бизнесүүдтэй бас танилцаад бүх одоо тэр өөр улс орнууд руу бас ингээд одоо гараад үрж ин гэдэг шиг те. Харилцаа холбоогоо баттаад яг бизнесүүд дандаа бизнес хийдэг хүмүүстэй холбогдож хамтарч ажиллах те. Эрэгт нь одоо тэр бүх хүлээ авалт бүх юм зохион байгуулдаг. Одоо маш дээд зэрэглэлийн тэр мэдрэмжийг нөгөөд буцаадаг те. Тэр ажиллаа ярилцаад ингээд амарч байгаа хүмүүс нэлээд хүндтэй хүн болчлаа л да. Одоо нэг цонхоор хараа зогсож байна юм бодож. Тэгээ өөрөө байсан байгаагүй одоо ингээд тэр газрууд нь одоо маш сайн ажилтдаг болохоор тэр
хүмүүсээ сургачаад ажил албыг нь одоо хүлээлгэж өгөөд өөрөө байсан байгаагүй ажиллагаа нь айгуу сайн явж идэг болсон. Тэгээд буцаад Америк руугаа явах гээд ирнэ бодож байна л да. Энэ удаа Америкт юу хийх үү гэдэг талаар бодож байна. Тэр хуучин X нь бизнес хийдэг хүн юм шиг байна. Тэнгүүд тэр эмэгтэйг нь болохоор загварын салбараас арчиж хаях гээд тэр загварт дээр очиж байсан юм байна. Тэнгүүд эрэгтэйг нь бизнес ертөнцөөс арчиж хаях гээд бизнес сурсан юм байна. Амар юм бэ. Толгой молгоол амар ажиллаж байна. Ямарс нэлээд боловсруулсан юм шиг нэг тэр хэсэг нь бол харуулахгүй. Тэгээд Америкт ирж байна. Тэнгүүд нөө таньдаг болсон бизнесүүд нь ухтаж хүлээж авч байна. Тэгэд тэнд одоо өөрөө ингээд ирэх гэж байгаа хүмүүсийг маш гоё үйлчилж өгч байгаа шүү дээ. Тэнгүүд тэд нар бас ингээд хүлээж аваад амар тэр гоё дээд зэрэглэлийн газар аваачаад уулзах зохион байгуулж байна. Тэгээ нэлээ яриа өөрөө бизнес яриамаараа болол энэ дотор ч байгаа чанарыг харуулж байгаа шүү дээ. Энэ боломж байгаа тийм потенциал байгаа хамгийн гол. Одоо Америкт тийм том үл юуны нэг юм вил 70 дээрх вилла мэлэм үл хөдлөх хөрөнгүүд хөдөлтөж авч байна. Тэгэд тийм маш тансаг зэрэглэлийн болгоод одоо тийм толгой баячуудын очиж одоо ажиллаа ярьж одоо амарч зугаацахын тулд худалдаж авдаг тийм газар болгож байна. Тэг тийм үйлчлэгээтэй тийм төгс үйлчлэгээ нэг юм нууцлаг тансаг тийм орчин төр бүрдүүлээд зардаг болж байгаа. Гэтэ зарахтаа өргөлж холбоотой байж тэр одоо үйлчлэгээ дээр нь бас хариуцж ажилладаг. Тийм. Тэнгүүд яг одоо тухайн улсынхаа томчуудтай нэлээ ингээд зузраад ирж байгаа байхгүй юу? Ирэхэд үйл хөдлөх хөрөнгө рүү орчин л та. Гэхдээ тэр нь ингээд зүгээр зарж мардаг биш бүр. Яг тэр одоо Хонконгод сурсан зүйлээ тэн дээр бас ингээд уусгаж оруулаад ингэж жоо шинжилээд тий. Тэгээд том юм хүлээн авалтанд өргөдөж ордог болоод. Тэг ямар нэг юм хууль бус юм руу ерөөсөө орохгүй. Зүгээр яг хуулийн дагуу мөртлөө юм гоё тэр мэдрэмжийг өгч чаддаг. Хүмүүс тэр хууль бус юмнууд хэрэглэхгүй байсан ч гэсэн тэндээс тэр таашаал авч чаддаг. Тийм юм бүтээж. Тэнгүүт одоо их тэр хөрөнгө чинээтэй хүмүүс ч яг тийм таашаал хайж явж идэг. Тэдэрт бол амар цааш нь агаар шиг санагдаж байна л да. Тэг бүгд ингээл сониучрахаал сонсоол дуулаал те ийм хүн байна гэл бүгд юм мэддэг болж эхэлж байна. Гэхдээ юм нууцлаг маягтай байдаг. Яг тэр томчууд дундаа л мэддэг те. Тэг яг өөршгөө яг тийм ухаалаг үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдэд сургаж байна энэ ажлууд. Ажилдаа одоо өөрт нь ажилтангууд хэрэгтэй шүү дээ тий. Зохион байгуулах ажил яг тийм хүмүүсээ сургаж байна. Өөрөө бас их гоё байх нь аягүй чухал байдаг юм байна л да. Тэг яг юм зүрхэндээ юм шарахтай яг юм шийдсэн эмэгтэйчүүд юм дайчин ухаалаг тийм хүмүүсийг сонгож байна. Тэг бүх талбарт нь бэлдээл тий. Одоо яг өөрийнхөө тэр бяцлал хийж исэн, дасгал хийж исэн, өөр яаж даван туулж исэн тэр бүхнийг хийлгээд ингээд юмнуудаа зааж өгöd сургаж байна. Тэгээ энэ бизнес нэлээд хөл юу гэдэг лээ. Тэгээд хөлчөөд дараагийн халахм руу орох цаг юм бол. Амьтантай холбоотой сайн үлсэн аян. Одоо нөгөө нэрээ цэвэрлэх ажиллагаа юм шиг байна. Тэг яг юм хүүхдүүд, одоо өнчин хүүхдүүд те одоо ядуугаас болоод сурч боловсрч чадахгүй байгаа хүүхдүүдийг дэмжих, гэр оронгүй хүүхдүүдийг одоо хоол байраар хангах, тэгээ оюуныг нь аягүй сайн дэмжиж өгөх, хөгжүүлэх, тэгээ тийм амьтанд туслах, тэр ширэнг одоо ойг тэр амьтдын орон зайг хамгаалах, тэ ийм дандаа ийм зүгээр л нэг юм мөнгө өгөөд биш, яг юм бодтой зүйлс хийж хэрэгтэй. Тэгээ энэ ингээ явсаар хүмүүс танигдаад юм одоо юм асралт их гэдэг шиг нэг тийм одоо очтой болж байна л да. Яг өөрийн хүүхдүүд шиг одоо хайрлан хамгаалж байгаа тэрэнд нь хүмүүс биширж байна. Тэнгүүд яг өмнөх тэр одоо юунаас ч болсон те тэр одоо нэр хүнд нуусан байдал нь мартагдчихэв.
Тэгээ ард нь бол нөгөө ажлууд нь бол явж л байгаа шүү дээ. Одоо хараа нь ус төрлөж эхэлж байна. Амар юм тийм ямар амар стратеги, тактик, мактик одоо мэдэхгүй юу гэдэг юм. Урд нь юм өнгөрсөн цагаар айбих айлтсан. Энэ ирээдүй шиг юм. Бараг ирээдүйгээр л айлаад байна. Орой үед яг тэгээд аахгүй өнгөрсөн цагаар нэлээ яваад энэ бараг ажил дуусж байгаа. Одоо яг одоо цаг ирээдүр ороод байгаа. Надад бол маш сонирхолтой байна л та. Яг миний бас одоо бодож байгаа зүйлтэй холбоотой байгаад байгаа болохоор. Улс төрийнхэн бол угаасаа нэлээ ингээд чимээ автсан байгаад байгаа. Гэтэ тэд нар нэг өөрийн гэсэн эготой юм байна. Шалгууртай ч юм уу те. Тэгээ ерөөхдөө юм ажигласан байдалтай байгаад байгаа. Юу эмхтэй гарч ирчээд те. Юуг яваад таних гэдэг. Эхнэрүүдийн анилж байна улс төрийнхний. Яа. Эхнэрүүдийг баясгах юм бол угаасаа хангалттай байгаа байхгүй тэр эмэгтэйд. Тэр загвар те. Одоо тэр хувцаар нь гоо сайхны. Тэгээ тэр гоо сайханд нь үйлчлдэг амир тийм эмэгтэйчүүдийг огтуд те. Тэр хувцсны сонголт Монголд одоо тэр брендлэг байдал дээр нь ажиллах. Тэр эмэгтэйчүүдийн тэр уулзалтын зохион байгуулах. Тэгээ нэг юм нөхөр нь завгүй л орон зай байгаа шүү дээ эхнэрүүдэд бол те. Тэг тэрийг нь дүүргэж өгнө гэдэг тийм. Тэнгүү тэр эмэгтэйчүүд чинь шуурч эхэлж байгаа байхгүй юу тэр. Ингээл нэгээс сонсоол те. Би ч гэсэн ингээл ямар хүн ял юм бэ гэл. Бүгдээр ингээл тхэн тийм одоо гоё тансаг анхаарал халамжтай ийм гоё мэдрэмжээс усаа хойш суух хөвдөө те. Тэг өөрөө олгоосаа бас яг алдартай одоо шүү дээ амар мундаг бизнес woman тэнгүүтэй загварын мундаг модель тэр. Тэг нэг юм нууцлаг тиймэрхүү зүйлд хүмүүс амар татагддсан юм байна л та. Нэг юм нууц ноёд шиг энэ байх амар дуртай ч гэдэг юм уу. Нэг тийм юм амар тэмүүлж энэ битэж. Тэгэл нөхрүүд нь хараад энэ ямар овоо юм бэ гэл. Тэгээс нэг эхнэрүүдээ мэлж чадахгүй л юм л та тэгэл. Тэнгүүтээ хүүхдүүдийн бас нэг юм анхаарал махарал тутцсан л байгаа шүү дээ. Нэг юм хөнгө зөнгөөр арга цаалуулдаг ч юм уу. Тэнгүүд хүүхдүүд рүү нь явах лээ бодож байна. Яаж тэр эцэг эхээс авч чадахгүй байгаа тэр хайр анхаарлыг мэдрүүлэх үү. Тэгээ тэр нөгөө сайн үлсэн аян руугаа чиглүүлж байна. Тэр хүн чинь ингээд тэр антон мантаараад уусаа дотроос нэг хайр гардаг шүү дээ. Өөрийгөө тийм хэрэгтэй гэдэг мэдрэмжийг нь авахулах тийм. Тэгээ зөв шууд тийшээгаа угаасаа шууд чиглэхгүй гэдгийг нь мэдчихэж байгаа учраас эхлээд яг тэр өнгө үзэмжнийх нь яг тэр ээжүүд дээр ажилласан дэшгээ зүйлээр чиглүүлж агаад уусгах чинь багаар татнасаад тэгээд тэр сайн үлсэн аян руугаа багаар. Тэнгүүд тэд нэг юм мэдрэмж аваад байна л да. Ингээл мэдрэмж аваад тэр нь улам ингээ багаар нэмэгдээл тусам тэр мэдрэмжэндээ дуртай болж эхлээл. Тэгэл итгэл өгөөл та нар ч гэсэн ийм зүйлийг гоё удирдан зохион байгуулад ийм юм хийж болно гэдээ одоо зүгээр нэг юм хийдэг биш ингэж бүр удирдаад явах боломжийг олгож байна. Тэг хүүхдүүд бол одоо ээж аав шиг юм хүүтэн болохыг хүсэхгүй байгаа учраас те илүү юм гоё халуун дулаан зүйлийг хүсэж чад энэ зүйлийг ингэж өөрснөө хийж зохион байгуулдаг болно гэхээр бас дотроо айгу дуртай байна л та. Өөрийгөө айгу мундаг гэж мэдэрч байна. Тэгээ яг тийм сайн үлсийн аянд нэгддэг тийм одоо чинэлэг хүмүүсийн хүүхдүүдийн юм нийгэмлэг шиг тийм баг орон зайг нь бэлдээд өгчөж байна. Хоорондоо уулзч ярилцаж солилцдог те. Тэгтээ яг юм одоо сэтгэлгээ нь болохоор юм баян өсцөн тийм сэтгэлгээтэй мөртлөө тийм юм хоорондоо ярьдаг бүтээлч тийм сэтгэлгээр үнэлэн оруулаад тэнгүүт чинь нөгөө одоо төхрүүдийнх нь нүдээр болвол гэр бүлийн уран амьсгал гоё болоод ирж байгаа байхгүй юу. Тэ хүүхдүүд нь ингээд ууралж муурлаад энзэрлээд тахгүй санааг нь зовоод тахгүй эхнэрүүд нь бас хайпи тэ. Тэнгүүт нөгөөдөл чи ачаа амир хөнгөрөөд ирж байгаа байхгүй ингээд. Тэнгүүт ч угаасаа бүр нэг юм жоохон талархал орж ирээд эхэлж байгаа байхгүй юу тэ. Тэгээ эмэгтэй бод чинь за одоо нөхрүүдийг
яг уулзах шалтгаан юу байх вэ? Тэ зүгээр л чи яагаад ингэж байгаа гэл уулзахгүй шүү дээ. Тэдэрт яг юу хэрэгтэй? Улс орнууд руу чиглэсэн харилцаа холбоо, хамтран ажиллагаа, зөвшөлтсөл. Тэгээ яг улс оронд нь бол хүмүүс нь мэддэг ч гэсэн нэг тийм амар одоо манай жишээ нь улсын хурлд яг тэр нэг хэдхэн хүнээс бусд нь ямар хүмүүс байгааг мэддэггүй шүү дээ бид нар те. Нэг тийм мэдэгддэггүй хүмүүс рүү чиглэж байна. Нэг тийм онцгойрдоггүй хүмүүс нэг юм уу? Эрх мэдэл хэрэгтэй байна л да. Ер нь илүү эрх мэдэл тэдэрт тал. Захирах хүч. Одоо хөрөнгө оруулалтаар мөнгөө ихсгэх боломжийг олгоё гэж бодож байна. Тэгээд мөнгө нь их болох тусмаа л одоо эрх мэдэл нь илүү болох боломжтой болд юм байна л да. Тийм найдвартай өсөх, тийм хөрөнгө оруулалт хийх боломжийг юу байгаа лээ гэж бодож байна. Юу санал болох вэ? Нөгөө X ч одоо бүр хамаагүй болчихоо баг. Арчигдчихлаа шүү дээ баг тий. Тэгээ нөгөө залууга бодоод жоохон хүлээж байгаарэ гэж бас дотроо бодчихвол ямар ч айгүй их уулзалт хийгээ одоо нөгөө юм битээ. Эхнэрүүдээр нь дамжиж тэр гэр оронд нь орж гараад таралдаал нилээ ингэж зүс танигдаж байна л да. Ойр ойрхыг бичилж таралдах. Тэг нилээ юм хөрөнгө эргэлдүүлдэг гэдгээ мэдрүүлэх. Тэг энэ тэг Дубай мобаийн одоо тийм баячуудтай одоо бизнес түншлэлийн харилцаагаа улам бэхжүүлж байна. Монголын тухай бодогдоод хай. Монголын тухай бодоод байгаа. Сонирхолтой. Тэр улс төрийнхнийх нь тийшээ харж байгаа харааны тухай бодож байна. Тэгээд хөгжил буруу орнуудын тухай юм болов гэх тэнгуут үгүй ээ. Энэ Монгол гээд өөр юм мэдрээд байна. Одоо толгой өвтгдөг зүйл шиг шар ус босгодог тийм Монголын тухай бодохоор нэг юм барьцгүй. Монголтлыг ер нь аягүй барьцгүй гэж бодоод байна л да. Зүгээр нэг хөгжил буруу мураа гэж харддаггүй. Хөгжиж явамаа гэл баян орны хажууд бол буруу л харагдах хэлтэй. Тэгж мэгэхээс илүү юм барьцгүй эвгүй гэж харддаг. Энэ дээр нь одоо энэ эмзэг сэдв дээр нь тусламж дэмжлэг үгүй л зүгээр юм байна. Гэхдээ монголчуудыг судалж эхэлж байна. Юу боловч. Тэгэл тэр өв соёл, өв түүхээс нь судалж өгч байна. Одоо тэр хандлага, уламжлал, одоо тэр шүтлэг, тэр газрын энерги, байршил, онцлог, одоогийн хүмүүсийнх нь тэр сэтгэл зүй, потенциал, юу нь сул, юу нь давуу юм гэдэл зүгээр. Ус төрчдийн байдал, бизнесүүдийнх нь байдал, урлаг бүгдийг судалж нууц нь юунд байна гэж хайж байна. Яг тэр эвгүй байлгаад байдаг. Тэр Чингис хааны тухай яаж тийм цөөхүүлгэнэ ингэ дэлхий байлдан дагуулж чаддаг. Тэр ухаан хаанаас гараад байгаа. Тэрийг судалж байна. Тэр нууц нь юу юм? Энийг л ер нь одоо дэлхийд даяараа нэлээд сонирхдаг юм байна л да. Энэ хүчийг олж авах боломжийг нь олоод мэдчихвэл дэлхийн одоо ямар ч томчуудыг атганд оруулах чадах юм байна. Яг л тэд нар бүгд энийг хүсэж байгаа учраас гэдэг тийм юм болоод харж байна. Тэнгүүтээ яг очоод хөдөө мөдөө өрн яваад үг түүхийн газруудаар яваад яг сонссон зүйлсүүд бүгдийг биеэр очиж үзэж мэдэрч байна. Тэг хүмүүстэй нь харилцаж үзээд тэр одоо бөө дээр очиж үзээл тэ. Одоо тэр сүнслэг багш нартай нь уулзч үзээд өв соёл түгээгчтэй нь уулзч үзээд тэг зүгээр энгийн хүний дүрээр очиод байгаа байхгүй ингээд зүгээр аялж байгаа аялагч. Тэгээ нэг сонирхолтой юм болоод байна. Нэг бөө дээр очисон ч онгот нь буугаад ярьж ин л та. Нөгөө онгот нь бол ингээд нэвт уншаад мэдээд байгаа байхгүй юу. Тэгээд тухайн онгод бодож байгаа юу гэж асуул хамгийн оновчтой талаар бодож байгаа. Юу хүсэж байгаа гэж асууж байна.
нэг юм эрэхтэй зайрн хүний эрэхтэй онгод баг шүү. Тэгээ нөгөө эмэгтэй нэлээд харж байгаа. Яг юм мэдчлээ дээ гэдгийг мэдрээд байгаа. Бас дээрэс нь тэр хүчийг мэдэрч эхэлж байна л да. Энтэй л байна та. Гэхдээ ингээ монголчууд нь одоо энийг нэг хашаадгүй те. Гэтэл хүч нь яг ийш байгаа байна. Сүнсний хүчинд нь байна гэдгийг болоод мэдэрчиж байгаа байхгүй анзаарчиж байгаа. Тэгээд энэ хүмүүсийг мундаг болгоод байгаа тэр зүйл нь тэр сүнс нь юм байна. Гээл бодоо сууж. Тэгээд нөгөө онгод маань хүртэл ингээд юу бодоо сууж байгааг нь уншаал сууж байгаа байхгүй. Ер нь чимээг байгаа мөртлөө тэнд ингээд юм болоод байгаа байхгүй юу те. Тэгсэн онгод бодож байгаад хэлж байна. Эр хүн хурдны галт тэрэгний тасалбар болж тээ гэж хэлж. Эмэгтэй зүрх рүү орж ин л да. Тэгсэн эмэгтэй бүр нөгөө эрэгтэй мэрэгтэй баг мартцсан явжсэн юм байна тэр. X гинт санаад ер нь жоохон шоконд орж ин л да. Яг нэг юу бодохоо мэдэх байгаад юу лээ гэл сонирм тэлтэнд орчлоо л да. Тэгээ айгуу сониуч занаадлж. Тэгээ харин тийм ээ гэхгүй л юм л та. Нилээн бодоол яг юу ярих вэ те. Яг бодож ярьдаг. Тэгээ эмэгтэй би таныг сонсъё гэж хэлж. Энэ бүх зүйлд шалтгаан бий гэж хэлж. Гот. Бүгдийг нь ингээд базаад хараад хэлж штэ. Тэ. Чиний жинхэнэ зорилгыг биелүүлэхийн тулд урд урдын амьдралд үүлийн үр тохиож үүлийн үрийг тарьж учрал нөхцөлдүүлгүүдийг бий болгосон юм. Хөшүүргэдэхин тулд. Тэгээ эмэгтэй ингээд нэлээд хараад яг бас хөндлөнгөөс амьдралаа харчихна л да. Санал нийлж байгаа. Ер нь юм хүлэн зөвшөөрч байгаа юм ихтэй. Тэгээ эмэгтэй асууж чинь тэгвэл миний жинхэнэ зорилго юу вэ гэж асууж чинь. Тэгсэн чинь тэрийг чинь мэддэг, хэлдэг хүн би гэж. Тэндээс л асандаа гэж. Надад тэрийг хэлэх эрх байхгүй. Миний хэлэх зүйл ингээд боллоо гэд онгод нь мартчихлаа. Тэгээ эмэгтэйд нэг юм ингээд амд нь ингээд инээмсэгдэл дотроо нэг юм мэдэрч байна. Би энийг л хайж исэн юм байна гэдэг тийм мэдрэмж. Яг өөрийнхөө хайж байгаа зүйлийнхээ үзүүрээс хатгацсан юм шиг. Тэгээд явж би яг ирэх газараа ирсэн байна гэдэг мэдрэмж авч. Зөв газартаа ирсэн. Энэ газар өөртөө нь холбоотой. Тэр сүнс нь холбоотой гэдгийг мэдэрч. Тэгээд тэр хүнийг бол одоо бодвол дуудлагаараа л хайх юм байна л да. Яг тэр нь гэж хэлээгүй. Тэг нэлээд судалж байна. Тэгэд энэ чиглэлийн хүмүүсийг одоо хайжгаад тэдэр дотроос нэлээд судалж агаад аль гайгүй гэсэн рүү очоод уулзах уу яах уу гэдгээ бодож байна. Өөрөө очихоо болчлоо. Одоо тэр улсынхаа хүмүүстэй гээд зөвхөн танилцаж нөхөрлөж жоод тэднийг явуулж одоо энэ чиглэлийн сонирхолтой хүнийг олдог ч юм уу те. Явуулж одоо тэр судлуулад гэхээс илүү очиолонгуудаа нүүдэл нь ингээл ярина штэ те зөвхөн яриаг нь шагнана. Тэгж судалж. Тэг яран дундаас нь гайгүй гэж бодсон хоёр хүнийг сонгоод одоо яах вэ бодож. Тэнгүүтээ яг хамгийн сайн гэсэн нэг нь сонгоод шууд очиж уулзахгүй байна. Тэр эргэн тойронд нь өөр шугамар нь илүү хувь хүн рүү чиглэж ойртохч. Тэг хувь хүн рүү чиглэх гэсэн чинь их олдохгүй байна. Одоо ер нь олдохгүй байгаа. Тэнгүүд яг тэр хүний яг байнгын байдаг орон зайд нэвтрэхээс эхлэе. Тэр нэг юм тэр мэдээлэл бол юм зүгээр л юм одоо яг тийм тодорхойгүй мэдээллээс илүү дэлгэрэнгүй маш тодорхой авахын тулд нэлээд анхааралтай
Нявхар хандаж байна л да. Тэгээд тухайн оны хараа онцгоноос нь суралцаад ойлголцлын хил нэлээд нэвтэрдэг болоод тэгээд энэ хугацаанд айгуу тийм тайвшрал, гүн гүнзгий одоо тийм тайтгарлын мэдрэмж, тийм өрмөц таатай мэдрэмж аваад байна л да. Тэгээд тийм амьдралыг харах өнцг нь бас өөрчлөгдөв. Одоо нөгөө өмнө хийжсэн зорж исэн юмнууд нь ингээд хамаагүй жижигхэн болцсон. Амар том болгож харж исэн юм жижигхэн болцсон. Илүү чухал зүйлээ болцсон гэдэг тийм. Тэгээд тэр гүн гүнзгий өөрийгөө гүнзгий мэдэрч байгаа, тэр гүнээ мэдэрч байгаа, тийшээгаа нэвтэрч байгаа мэдрэмж нь одоо маш тийм сонирхолтой, таатай, мөрчлөө юм. Одоо өөртөө л их хайртай л хүн байна л да. Тэгээд юм нандагнаж сүмжлээ юм сойртой яг нэг юм мэдрэмж аваад эндээ одоо нэг юм гүн автсан гэх үү, умбсан гэх үү. Гэтэ тийм таагүй биш. Таатай. Тийм бүр сүнсээрээ ингээд жаргаж байгаагаа мэдрээд байгаа тийм. Тэг өнгөрсөн зорилгоо эргээд нэг харж байна. Тэг эцээст би энэ бүхэн намайг зөвхөн чиглүүлж ирсэн юм байна. Би хин нэгнээс өшөө авахын тулд тэрэнд өөрийгөө батлан харуулахын тулд, түүнийг дэвсхийн тулд, эсвэл ялахын тулд би энэ бүхнийг хийгээгүй юм байна. Би энэ дэлхийг бохор бүхнээс нь чөлөөлж илүү гэрэлтэй, аз жаргалтай, амар тайван болгоход нь туслахын тулд энэ хүртэл явсан юм байна. Гэж зорилго өөрчлөгдөж байна. Тэр зорилгынхаа утга учир нь өөрчлөгдөж байна. Энэ чадвараа би одоо илүү тэр хүмүүсийн сайн сайхны төлөө зориулж болох юм байна. Тэг ингэж бодонгууд ингээд дотроос нь баяр гэж байгаа. Талархал мэдэрч. Тэр нүдийг нээсэнд. Тэнгүүд амьдрал нь илүү амттай санагдаж эхэлж. Тэр ирээдүйн хийх зүйл нь утга учиртай. Тэр зүйлийн нэг хэсэг нь болохыг хүсэж байна. Нөгөө хүн нь болохоор харагдахгүй байгаа байхгүй ингээд. Юурс нь байгаад гэхдээ харагдахгүй байна. Одоо тэгэхээр яах вэ гэж бодож байна. Дээд сүнсэндээ нэгдэж өөрийнхөө байр суурийг олох хэрэгтэй юм байна гэж бодож байна. Сүнсний хувьд. Тэр нь болохоор одоо өөрийнхөө мөн чанар сүнстэйг нэгдэнэ. Тийшээ одоо хүрэх суралцах зам. Тэгээ энэ дээр нэлээд хичээж ажиллаж байна. Тэгэл төвлөрөөд бясалгаал одоо харьцах гэж үзэл илүү боловсруулаад сэтгэлийнхэн гомдол одоо сүнснийх нь бохирдлууд ангаагдал илүү их татварлыг болол тэр тусам улам одоо маш эрүүл сэтгхүүтэй болол илүү мэдрэмжтэй, зөнтэй одоо өөрийнхөө илүү дотоод потенциалаа олж авч байгаа мэдэрч илүү ингэж юм том болоод байгаа. Тэлээд байгаа. Энэ дэлхий дээр ямар ч одоо эрх мэдэл, эд баялагийг оловч энэ зүйлийн хажууд өчүүхэн зүйл юм байна гэж бодож байна. Нэг юм бахархал бишрэл төрж байна. Одоо нөгөө хувь заяандаа гомдчихсэн ч одоо хувь заяандаа талархаж байна. Маш тийм нэвүүлсэнгүй мэдрэмж төрж байна. Нөхцөлгүй хайрыг мэдэрч байна. Энэ буруу тогтолцоог нураахад оролцож энэ нөхцөлгүй хайрыг түгэх замд хамтарч ажиллах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Тэгээд өдөө хүртэл хураасан сурсан мэд бүх зүйлээ энд дайчлана. Одоо нэг зориг шалуудна гэдэг шүү дээ. Тэгээд юм чөлөөлөлт мэдэрч байна. Бүх өнгөрснээ одоо хүний амьдралдаа олж авсан бүхий тэр хүлээсүүдээс чөлөөлөгдөж байна. Тэгээд тэр сүнсний сэтгэлийн эрхчлөлөг мэдэрч байна. Тэгээд аль нь ингэж болж байгаа юм бэ? Одоо яг тэр ажилдаа орох гараан дээрээ ирээд тэ. Тэр одоо яг нэг мөн чанарынхаа үгийг олох цаг болсон гэсэн. Тэг энийг яг тэр гол дээр нь тэр алтан харьцаан дээр нь болгож ирэхэд тэг нэлээд төвлөрч жоохон суун. Тэг хам төвлөрөөл байж байгаа за. Бүтээн байгуулалт юм байна. Яг юм
чанартай босгодог. Маш стратегтэй. Ээж Болцсон. Болцсон. Баярлалаа. яг юм бүтээн байгуулаа яваад байгаа тий. Одоо микэнэгэд яриар. Саний түүхийг сонсоод одоо жишээ нь юу бодогдов, мэдрэгдэв, санагдав, сэтгэл Ямар ч санагдлаа. Тэгэхдээ тэрэн дотор ингээд нөгөө орж ирж байгаа үйл явдлууд юм уу, тийм нэг шинж чанарууд, эсвэл нөгөө нэг юм зан чанарууд гэх юм уу, тийм юмнууд ингээд яг ингээд тохироод яваад байгаа байхгүй юу? ер нь одоо ингээд нэг юм ажилдаа орох бол гэж хэлмээр санагдлаа. За ямар ч юм мөн чанарын бүтээн байгуулалт юм байна. Утганд нь стратегч гэдэг үг орж байна. Тэр хамгийн гол нь бүтээн байгуулалт хийхдээ тэр стратеги дээр нэлээ сайн өгөгдөл нь байдаг. Тэр боловсруулж штэ аягүй сайн ингээд. Одоо яг ингэж яваад байгаа байхгүй тий ингээд. Ингэж биш гүүж мөх биш тий яг ингээд өрөөл тий нэг барилга барих гэж байгаа бол маш ингэж чанартай нямбаа урж байгаа. Тийм. Би бас тэгж алхамаар явдаг байхгүй. Яг одоо цагаа барайл. Тэгээ одоо энэ мөн чанар чинь ингээд сэрэд хөрсөн дээр буугаад ороод ирж байгаа байхгүй үгэн дээр. Тодорхой хэмжээнд хүмүүсийн дотор байгаа энэ бүтээн байгуулагч энерги сэрнэ гэсэн үг. Яг тэр зөв бүтээн байгуулалт хийх тэдэр сэрж байгаа гэсэн. Одоо аль нэг хэсэгт нь тий. Гэхдээ яг тэр сэрэх үйл явц нь өөрөө чи ажил. Одоо чиний хараа байлаа гэж бодоход би хүмүүсийн харааг нээх ажлыг явж байгаа байхгүй юу? Тэ. Энэ мөн чанар чинь бас хараа байхгүй юу? Харах үнцэг. Ирэхээ ямар хүн бэ гэд асуусан чинь гичин гинэ. Энэ тодорхойлолт нь болохоор хүмүүсийн тэр сэтгэл татагддаг чанар. Одоо тэр татагддаг чанар. Одоо жишээ нь Тэмүүлэнгийнх гэрэлтсэн гэдэг ч байгаа байхгүй юу? Тэр яг тэр гэрэлтсэн мэдрэмж өгдөг тэр нэг юм гоё. Тэрэнд нь хүмүүс ингээд харилцаал танилцаад ч юм ингээд татагдаж байд юм байна л да. Миний хэв энэ саяхнаас гарч ирсэн зүйлээ. Миний хэв гэж чи ер бусын гэж байгаа байхгүй юу? Хүмүүс миний яг юм ер бусын байгаа байдалд илүү татагддаг. Тэнгүүд дөөрөгч нь болохоор гичин. Гэтэ утга нь болохоор юм дэлхий дээр бүтээн байгуулахаар ирсэн. Одоо тэр оддын үрс гэдэг шиг. Тийм сүнс юм уу да. Бүтээн байгуулах технологиуд нэвтрүүлэхтэй гэж ирж байгаа. Тийм. Урилгаар ирж байгаа гэдэг шиг. Эсвэл одоо тэр томилогдож ирсэн ч юм уу те. Тийм сүнс байна да. За тийм байна. Тэгээд сайхан түрүүнийхээ яг бодоод тунгаагаад те тэр үйл явдлыг тунгаагаад ирнэ. Одоо яг эргээгээд амьдралаа хин бүтээн байгуулалт гэдэг үгээ яг тэр гол огтлолцол судлууд дээр нь тавиад нэг хараад тэгээ тэр хоосон эсхийг нь бүгд тавиад хараад хаана юм бүтээн байгуулалт байсан бэ гэдэг одоо яг нэг холбоос хийгдэх байхгүй юу? Одоо л тэгээд тэгсэн биш тэгээд тэр бас юм биш гэж холбоос яваад байгаа байхгүй ингээд эрчим гүйж эхэлдэг байхгүй юу? Урсгал тэгээд тайлагдах процесс болно явдгийн. Тэгээд анзаараад тунгаахгүй да тий.
Би энэ саяны мөн чанарыг нь подкаст болго оруулчих уу? Нэр ус ч байхгүй юм чинь. Тэгээ энэ нь хүмүүст хамгийн гол нь юу үндсэнтэй тэгээ тэр ухаалаг байх тэр бүтээн байгуулах хүслийг нь өрдөх. Тэ одоо нөгөө сэрээлтийн чинь нэг хэсэг болчихно гэсэн үг л дээ. Хүмүүст айгуу чухал зураглал өгнө. Ирээдүгээ ингээд яг сүнслэг хараад одоо яг яах вүлээ гэдэг нэг юм ирээдүг харж чаддгүй шүү дээ. Ингээд нэг юм барьцхан тийм хүмүүст бас нэг юм баримжаа өгөх юм шиг байна. Тэр бас чухал байна л та. Болно болно. Тэгээд гарч харна дахиад сонсохгүй за. За тэгээ амжилт. Ойлголоо. Тэрхэн тунгаахгүй да. Урд нь одоо ёстой хийхгүй бол болохгүй, ингэхгүй болохгүй гэж юм айдсан дээр дөрвөлж хүмүүс сүнслэг зам руу ордог гэсэн л та. Одоо болохоор хүсэл дээр болцсон. Юм бүтээмээр байна, хиймээр байна, тэ. Энэ үе бол гоё юу яахгүй. Урд нь бол бид нар л тэгэлж гээ. Тэгэхгүй бол алан шүү, гэхгүй бол алан шүү гэж хэлдэг байсан шүү дээ. Тэгээ өөрийгөө илүү сайн нөгөө ойлгож таньж мэдэх гээл яавал Тэмүүлэнд хэлэх юм байна. Хэлэх юм байгаа юм шиг байна. Сүнсэнд чинь ч юм уу миний юм л хэлэх юм байна шиг. Тэр нь бол нэг чиг зам гэдэг ийм зүйл бодогдол төрний. Зөрөгтэйгээр өөртөө итгээд явхад бол янз бүрийн жижиг сажиг асуудал бол шийдэдэд явчихнаа л гэдэг тийм зүйл бодогдлоо. Тэгээд нэг харахад нөгөө цаг хугацаа хурдан өнгөрдөг шүү дээ. Нэг харахад 1 жил, нэг харахад 3 жил, тэгээл нийт 15 жил өнгөрцөн байдаг. Тэгэхээр нөгөө өмтэй цаг хугацаа өөрийнхоороо хүсэл тэмүүллээрээ дэлбэрч, тэмүүлж, гэрэлтэж одоо амьдрал яасан бэ гэх нэг тэр хүн бодогдчих. Тийм зүйлүүд амьдралс бодогдлоо. За баярлалаа. Ямар би сая хажид сонсол мэдэрчээсэн пөөх гэл ямар гоё ингээл сонсож суугаад л. Одоо энэ дотор болоод байгаа тэр зүйлүүд нөө хүний дотор хийж чаддаг зүйл потенциалын харалтай байхгүй юу? Би бол потенциалыг хараад байхгүй. Жигнэсээ чаддаг зүйл юм бэ. Сүнсний чадвар юм бэ. Сүнсэн чадна гэж хүн өөрөө чадах юм байна. Зөөртөө итгээд хийгээд үзвэл юм босох нэ гэл төрөө бол тэгээд бодож сууж. Тэр ус ойр бүтээн байгуулалтын тухай бас яриалаа л та. Тэгээд жижиг биш том бүтээн байгуулалт руу ордог хүн юм бэ гэдэг. Харин ингээд сэтгэлийн мөхөрт юмнууд байгаад байдаг. Би тэгээд наана юм нөө жижиг сажиг юмнуудтай ингээд халахлагтаад тэгээд байдаг юм болоо да гэд. Харах өнцгөндөл одоо юмыг дотроос нь харахаар том болчиход идэг. Гаднаас нь харах юм бол жижигхэн болчдөг. Тэгэхээр жижиг шажиг зүйлээ дотроос нь доороос нь хараад байгаа. Баггүй харах өнцгч юм жоохон агшсан тал дээр ажиллаад байна. За тааштай маш их баярлалаа. Яг ингээд хамгийн нөгөө яг төгсгөлийн юунд ингээд нулимс гоожол ойл юм яах гэсэн. Мэдрээдсэн үү те? Мэдрээдсэн тийм. За баярлалаа.